Тэ би тань руу шийдэхгүй гэхгүй. Одоо ойлголоо. Шууд ойлголоо. Төрөг хэмээн үзүүлж байна. Зандаа шатар ерөнхий сайд өөрөө огцорхоосоо өмнө эрчим хүчний сайд Чойжил Сүрэн та хоёрыг одоо өргөдлөө өгөхийг шаардсан. Таныг өргөдлөө өгөхийг танаа намаас шаардсан уу? Зандаа шатар сайд. Яг энийг 2-3 талтай. Яг одоо шаардсан гэх нь хайшаа юм тийм ээ. Тэгэхээр намын зүгээс бас эрчим хүчний сайд хэд одоо сонирхол байсан болохоор сайдд сонирхолтой биш салбарыг сонирхож байна гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хүн намын зүгээс найдлаа гишүүнийг эрчим хүчний сайд дээр одоо горилж байгаа. Дорж ханд гишүүнтэй, дорж ханд сайдтай найдлаа гишүүн үеэлгээ танаар солилцож байна гэсэн үг. Шал дэмий яриа. Миний хувьд бол 2 жилийн хугацаанд хангалттай ажил. Миний дутсан зүйл бол хүмүүст ойлгомжтой юм аа хүргэх дээр бол алдлаа. Тэгээ 26 оны 1-р сараас багш нарын цалин 50%-аар нэмнэ гэж засгийн газраас төсөв баталсан. Бидний нэмэгдэл цалингийн нэмэгдэлтэй хамруулаад байна гэж гомдол гаргаад байсан. Энэ дээр үнэхээр төсөв хүрэхгүй байв уу? Та буруу хуваарлав уу? Үгүй энэ юу л та. Сая 484 байсан цалин 2 сая 226 болгосон. Буучин боловсролын сайд байсан. Их хамгааллын сайд боловсролын салбар баларлаа гэж яриадсан л та. Баларлаа гэдэг нь одоо юу гэлээд байна? Юу хэлээд байна? Олон нийтэд чанга дугаар хүргэлээгээд өдгөө дэр нь яасан. Яамнаас очиж асуулт. Дурын албан хаагч нь хэлж шүү. Үгүй чи бүгд явчих шүү. Танай намын зол жаргал гишүүн намаасаа гарсан. За мөх соёл гишүүн ч гэсэн гомдоод л нэг удаадаа бас нам тарах хэрэгтэй ч гэдээ ам алдчихсан тохиолдол би. Танай нам ер нь дотроо учраа болохгүй байна. Намд харьяалагдана гэсэн үг. Тий одоо ингээд их хурл дээр хардаг. Хүн нам гэхэд 8 гээл эрц дээр надаа 8 гэж гарч ирээд байна. Одоо ингээд танай нам эрчим хүчний салбарт одоо илүү үр дүн гаргана гэд ингээд таныг найдлаа гишүүнээр сольж байгаа юм шиг байна. Өнгөрсөн жилийн үдээд билүү цаг хугацааг нь марцсан байна. Найдлаа гишүүн таныг зодсон асуудал гарсан. Энэ яг юу болсон? Бичний хүнд зодтуулаад ах ч юм шиг. Бизнес эрхлэгч та санхүүгийн эргэлтийн зээлээ NetPay-ээр санхүүжүүлээрэй. NetPay бизнесэд хэлэх боломж бий. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгахыг өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа боловсролын сайд асан улсын хурлын гишүүн Наранбаяртай ярилцахаар ураад байна. За бидэнд цаг гаргасанд баярлалаа. За зорж ирж уулзж байгаад бас баярлалаа. Нэлээд улс төрийн бужигнаантай үед таны араас уггүй хөөцөлдөж ярилцах боллоо. Энэ тэгж юм тий. Ундаг байна. Аргагүй сэтгүүлч хүн. Харин одоо та бас ёс зүйн хувьд ажлаа бүрэн өгснөхийн дараа ярилцлага өсөн дээр баха гэж нэлээд удаал хариулт өгөөд байсан. Ерөнхийдөө ажлаа өгөх процесс дээр бас улс төрийн нюанс энэ төр байсан үгүй юу? Тэр нэг улс төрийн нюанс биш зүгээр хууль зүйн талаас л байгаад байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хууль заасан одоо эдийн болон сайд гэж үзэх юм. Тэгээ үзэхгүй болох тий. Сайд гэж үзэхгүй болох энэ процессын асуудал. Тэгэхээр өчигдөр шөнө Монгол улсын ерөнхий сайд одоо шинээр томилогдлоо. Тэгэхээр шинэ ерөнхий сайд улсын хурлаас томилогдсон энэ мөчүүл танхим одоо тэр чигтээ сайд нар бол ерөнхий сайдтайгаа зүг одоо үүрэг гүйцэтгэж болж хувирж байна л гэсэн. Ер нь бас улс төр одоо сүүлийн хэд хоног л нэлээд бужигнаантай байлаа шүү дээ. Зандаа шатар ерөнхий сайд асан зандаа шатар өөрөө огцорхоосоо өмнө эрчим хүчний сайд Чойжил Сүрэн та хоёрыг одоо өргөдлөө өгөхийг шаардсан. Тэгээ яг хуу тухайн үед бол ингээд өөрийнхөө засгийн газрыг авч үлдэхийн тулд хариуцлага тооцож байгаа юм шиг харагдахаар та хоёроор туг тагч гинүү гэж харагдчихсан л да. Гэхдээ таныг өргөдлөө өгөхийг танаа намаас шаардсан уу? Зандаа шатар сайд. Яг энийг 2-3 талтай. Яг одоо шаардсан гэх нь хайшаа юм тийм ээ. Ерөн зүгээр альва юм ингээд одоо олон өнцгөөс нь харах хэвээр. Тэгэхээр би бол өөрөө өргөдлөө өгсөн. За асуудал тэр үед хурц байсан уу хурц байсан. За гэхдээ тэглээгээд асуудлаас зогсож байгаа юм ерөөсөө биш. Хоёрдугаарт бас эрчим хүчний асуудлыг шийдэе гэж анханасаа л хүн нам төлхөө ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ зүгийн бас тооцоо улс төрийн нүүдлүүд түүний зэрэгцээ бас энэ өнөөдөр хамгийн их одоо салбарт нь бол дандаа буцалж яддаг эрчим хүч боловсрол гэдэг чинь тийм ээ. Энэ салбарыг бас авч явж ирсэн хоёр сайд нь хоёулаа бол чөлөөлөх өргөдлөө өгсөн нь бол үнэн. Чөлөөлөгдөх өргөдлөө тийм. Гэвч одоо тэр өргөдлийг бол хүлээж аваад ямар нэгэн алхмыг ерөнхий сайдын зүгээс хийгээгүй байжгаад өөрөөр хэлэх юм бол засаг тэр чигтээ
ерөнхий сайд огцор одоо чөлөөлөгдөх өргөдлөө өгснөрөө ингээд засаг бол танхимаараа унлаа л гэсэн ийм л үг. Тэгэхээр ерөнхий сайдын зүгээс өөрөө бол мэдээлэл гаргаагүй шүү дээ. Энэ хоёр сайдыг явуулж ийн гэж мэдээлэл гаргаагүй. Захирамжаа гаргаагүй. Ийм л нөхцөл байдал. Аргагүй нөхцөл байдалд оруулчвал гэж шүмдлэнгөөс анзаарагдаад байсан л да. Таны одоо хэвлэлд хэлжсэн тухайн үеийн үг. За тэгээ та сая бас хэллээ шүү. Хүн намын зүгээс эрчим хүчний салбарыг ерөнхийдөө бодлогын хувьд одоо дэмжиж ажиллахыг гэдэг юм уу те зорж исэн гэсэн. Тэгэхээр намын зүгээс бас эрчим хүчний сайдд одоо сонирхол байсан болохоор сайдд сонирхолтой биш салбарыг сонирхож ийн гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч бас одоо ингээд намын зүгээс аливаа юм чинь багаараа явдаг. За намын зүгээс одоо ингээд бодлогын одоо жинг тийшээгээ одоо илүү тавих нэ гэдэг юм бол гарч болно шүү дээ. Энэ салбарт илүү үр дүн гаргаж ажиллана гэдэг. Тэгээ энэ салбар дээр илүү одоо бид үр дүнгээ гаргаж ажиллая. Энэ нь одоо илүү бодлогын уялдаа байна гэдэг. Жишээл ямар уялдаа вэ гэхээр жишээлбэл доржиханд сайд одоо хүн намын дарга. За энэ хүн бол гадаадад одоо гадаадын олон компаниудтай фондууд буюу одоо хөрөнгө оруулалтын сангуудтай ярилцаж Монгол улсад эрчим хүчний чиглэлээр тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг сайн татаж чадсан уу? Чадсан. За энийг ажил хэрэг болгох гэхээр бодлогын хувьд болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ нь Монгол улсын эрх ашигт илүү нийцчихвэл чинь намын бодлого Монгол улсынхаа эрх ашигыг л дагна. Ийм л юм байна. Зүгээр одоо 2 жилийн хугацаанд сайдаа хийлээ. За тодорхой үр дүн гарсан уу? Гарлаа. Тэгэл юм. Тэгэхээр ямар үр дүн одоо шийдэл гарах вэ гэдэг дараа нь ярьж болно. Зүгээр тэгэхээр ингэж яваад байгаа юм хөвчл батарейг нь авчираад хямдарсан батарейг хямдарсан үнээр нь авчирх хэрэгтэй. Тэгээд төвийн эрчим хүч рүү савлалтгүй нийлүүлэх. Энэ технологио бид оруулж ирэх ийм үед шилүүл эрчим хүчний яам одоо хуучин одоо бодлого барьж байгаа улсууд нь сэргээгт эрчим хүчийг савлалттай байна. Төвлөрсөн одоо эрчим хүчийг савлуулад байдаг гэж үзээд ад үзээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө хөрөнгө оруулалт чинь дандаа сэргээгт эрчим хүч рүү орж ирж байна. Тэгэхээр одоо энэ харагдаад байгаа тэгвэл ерөөсөө энэ салбарыг бүхэлд нь авчиг энэ салбарыг шинжлэх ёстой байна. Монгол улс бол өнөөдөр сэргээгт эрчим хүчээрээ хаанаас ч хөрөнгө оруулалтыг татах хамгийн боломжтой улс болж байна. Тэгэхээр хүн намын зүгээс найдлаа гишүүнийг эрчим хүчний сайд дээр одоо горилж байгаа гэж харагдаад байсан л та. Тэгэхээр хүн намын дарга доржханд гишүүнтэй, доржханд сайдтай найдлаа гишүүн үеэлгээ танаар солилцож ийн гэсэн үг. Шал дэмий яриа. Тэр үеэл мэйл би мэдэхгүй юм. Би яриад байгаа над бодлогын шийдлийг хэлж шít. Тэгэхээр зэрэг үеэл нь байна уу? Тэр байсан ч яа тийм, байхгүй байсан ч яа тийм. Тэр юусоо асуудал биш. Ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөө явдаг. Ажлаа хийж чадж байгаа нь ажлаа аваад явдаг. Тэгээ ажлаа хийж чадах үнэ зөвөр ингэж олж сонгодог л ийм л байх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд бол 2 жилийн хугацаанд хангалттай ажиллаа. Миний хувьд бол одоо цалингаа нэмүүлж чадсан уу чадсан. Үндсэн цалин нэмүүлж чадсан уу чадсан. Цалингийн бүтцийн шинжилгээ хийсэн үү хийж эхэлсэн. Эний чи хинч оролдоогүй байхгүй. Бүгд айдаг байсан. Хөрөнгө оруулалтаа нэмлээ. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд юу хийв гэдэг чинь 3 том юм хийдэг. Саяны 2. Нэг нь бол одоо боловсролын хөтөлбөрүүдийг шинжиллээ шүү дээ. СӨБ буюу сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол бүгдийн шинжил, сурагчийн жагсаалт нь гарлаа. Хичээлийн төлөвлөлтүүд нь гарлаа. Одоо сурагчгээ бичих ажил нь эхэлнэ л гэсэн. Гэхдээ эхний хөвлөрүүд бол гарчаа тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр та 2 жилийн хугацаанд боловсролын салбарт бол хангалттай сайн ажилласан гэж өрөөгд өгөн чинь тий. Сайн хангалттай ажиллаа. Хангалттай. За сайн муу дунд. За энийг бол сонгогчд хэл. Цаг хугацаа харуул. Зүгээр хангалттай ажиллаа. За миний дутсан зүйл бол хүмүүст ойлгомжтой юм хүргэх дээр бол алтлаа. За мөн PR гэдэг чинь тий. Энэ тал дээр бол алдсан. Манай яамны хэвлэл мэдээлэл нэлийн их хожуу гардаг. Хаана хэн юу хийгээд юм мэддэхгүй байх гэдэг ийм шүүмжил гараад байсан шүү дээ. Энэ бодтой үнэн. За нөгөө юм гаргаж тавих мартсан. Шууд яриа хурцуулж хэлж. Үү за. Одоо ойлголоо. Шууд ойлголоо. За. Тэгээ би тань руу шийдэхгүй гэхгүй. За. Өндөгний үн хэдтэй байгааг мэдэх үү та? Гэхдээ одоо би эхнэрээс асуух. Гэхдээ би ерөнхийдөө энэ 600 орчим байгаа лөө. Тийм баха. Тий. Тэгээ ер нь яхаа өндөгний үн
Мэдээч албагүй л те. Сургууль зорчих баг. Таныг боловсролын сайдаар ажиллах хугацаанд хамгийн одоо асуудал агуулсан зүйл бол цалингийн нэмэгдэл байсан. Өнгөрсөн одоо 25 оны 10 дугаар сард одоо түүхэндээ энэ салбарт анх удаа багш нар 700 гаруй багш нар 14 хоногийн хугацаанд ажил хаялт зарласан. Тэгээ 26 оны 1-р сараас багш нарын цалин 50%-аар нэмнэ гэж засгийн газраас төсөв баталсан ч одоо багш нар орон нутгийн багш нар гомдолтой байгаад байсан л да. Хангалттай одоо тохиролцсон хэмжээнд нэмсэнгүй. Бидний нэмэгдэл цалинг одоо өмнө үндсэн цалин дээр боддог байсан нэмэгдэл цалинг одоо цалингийн нэмэгдэлтэй хамруулад байна гэж гомдол гаргаад байсан. Энэ дээр үнэхээр төсөв хүрэхгүй байв уу? Та буруу хувирлав уу? Үгүй энэ юу л та 618 тэрбум төгрөгээр ерөөс цалингийн сан шууд нэмсэн. Хувьсгал зардал дээр орж ирдэг. Тэр чинь цалингийн сан байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол нэмэгдэл мөн байгаа үстэй. За зөвхөн багш нарыг нэмнэ гэдгийг би эсэргүүцсэн. Одоо байж байгаа сургуульд ажиллаж байгаа тэгвэл бусад ажилтнууд нь яах? Цалингийн ялгаа хэд их болно шүү дээ. Хоёрдугаар энэ чинь боловсролын салбарт зөвхөн багшаас гадна ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна. Энэ хүмүүс чинь хаяа хөвчүүлэх ажиллаа. Тэгэхээр энэ утгаараа бид бол энэ улсын хурлын тогтоолыг зөвхөн багш гэж харж яхад нь боловчсон. За ингээд юу вэ гэхээр зэрэг энэ салбарт ажиллаж байгаа бүхий л үний цалин үндсэн суурь цалин гэдэг 50% нэмнэ. За тэгээд хорогдсон, буурсан гэсэн яриа гарах ямар ч боломж байхгүй. Бүр ямар ч шүү. Ягаад вэ гэвэл эн чинь нэгдүгээрт нөгөө тэг бүрэн 50%-аар нэмсэн юм уу? Нэмлүү яг суурь цалингууд нь бүгд нэмэгдсэн. За энэтэй холбоотойгоор зарим нэгэн нэмэгдлүүдийг хуучин үндсэн цалингаас нь тооцож байгаа. Сая 484 мянгаас. Тэгж зарцаахгүй бол яг үндсэн цалин нэмэхээр нөгөө нэмэгдлүүд нэгэ нэмэгдсээр байгаад яадаг вэ гэхээр бид үндсэн цалинг огт нэмж чадахгүй юм руу ороод ирсэн байна. 50 болсон. Өөрөөр хэлэх юм бол яг өөрийнхөө үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авдаг болсон. Тэгээ янз бүрийн нэмэгдлүүд тэр нь хүнээсээ хамаардаг чинь нэмэгдлүүд байна. Ур чадвар чинь захирал болгодог 25 хүртэл, хувь хүртэл 10 15 20 25 тийм ээ 5 10 15 гэж явдаг. Тэгээ шууд анхны жил багшилж байгаа хүн шууд өгдөг гэсэн баг. Ингэж болохгүй шээ. Ийм нэмэгдлүүдийг бол бид үндсэн цалинны шингээсэн. Хоёр л нэмэгдэл. Хоол, унаа нь сартаа 22 сая төгрөг сартаа шүү дээ. Тэгэхээр бид нэр сая 484 байсан цалин 2 сая 226 болгосон. Үндсэн цалин чинь. Даруй хэд байна? 750 орчим мянгаар нэмэгдэж байгаа. Яг л 22 сая нь бол унааны мөнгө гэжээ. Одоо энэ шингэж 700 мянгаар нэмэгдсэн цалин 5 одоо эхний ажлын байран дээр гараад эхний 5 жилээ ажиллаж байгаа. Бүх багшийг чиглэх юм. Бүгд шүү дээ. Шууд нэмж байгаа. За ингээд яг хуу түрүүнд ярьсан унааны нэмэгдэл нь за тэр ур чадварын нэмэгдэл нь үндсэн цалин одоо олохгүй л гэсэн. Үндсэн цалин дээр. Тэгэхгүй бол 10 төрлийн нэмэгдлүүд боддог байсан бол яг. Тэгээ одоо багшлахад ороход шууд амьдралд хүрэлцгүйц үндсэн суурь цалинтай гэж та авчин үстэй. Тэгэхгүйгээр бас нэг жогоон цалин тавьсан тэрнтэйгээ тэнцэх хэмжээний нэмэгдлүүдтэй тэр нэмэгдлүүд тань 5-аас дээш жил багшлсан тохиолдолд очно гэж үгүй яа. Тэр нэмэгдлүүд нь дандаа 5-аас дээш жил болгогддог. Ер нь ихийнх нь тийм. За суманд багшлал 40%-аар нэмж байна. Орон нутгийн нэмэгдэл. Тийм, орон нутгийн нэмэгдэл. Тэр нь төрийн бүх албан хаагчтай шүү дээ. Тийм. За зөвхөн багш биш байхгүй юу? Тийм. За тэгээд ийм маягийн нэмэгдэл. Тэгээд олон жилийн нэмэгдлээ тий. Одоо эн чинь төрийн албанд ингээд ажилласнараа бүх төрийн албан хаагч чинь жилдээ 1%-аар нэмүүлж явдаг. Энд гэхдээ 5 дахь жилээс нэг л тооцож өгдөг. За ийм нэмэгдлүүд байсан. За эдгээр нэмэгдлүүдийг бол өөрөөр хэлбэл царцсан дүнгээр нь буюу өмнөх 2025 оны суурь цалингийн түвшин дээр суурь цалин хэд болохоос үл хамааран тодорхой тон дүнгээр болгодог болгоё л гэж. Тэгэхээр хүмүүс чинь нөгөө нэг үндсэн цалин ингээд нэмэгдсэн учраас тэндээсээ тооцсон өмнөх юунаас тооцсон бохимдсан байхгүй нэгдүгээр. Одоо нэмэлт өндөр авдаг байсан багш нар илүү гомдолтой байгаад байна. Тийм илүү гомдолтой байна л гэсэн үг. Тэгээд хоёр дахь зүйлүүд нь юу нь бол бусад одоо шил илүү цаг инээтрээ бол шинэ үндсэн цалингаас бодогдож байна шүү. Тэр чинь хуультай. Гэхдээ багшийг илүү цагаар ажилуулна гэдэг бол өөрөө чинь байж болохгүй зүйл шүү дээ. Багш бол яг өөрийнхөө цагтаа заагаад юм аваад явна. Илүү цагаар их ажиллаад байна гэдэг чинь далд ажлын одоо байрны хомсдол байгаад байна л гэсэн үг. Нөгөө далд одоо нөгөө
хүний хүмсэл байгаад байна гэсэн үг. Оронтой нөхөд. Тий, оронтой нөхөд ажиллаад байна л гэсэн үг. Эдгээр нь бол шинэ үндсэн цалингаас ботогдож байгаа. За яг нь 1-р сард нөгөө хүмүүсийн хүлээлтэд хүрээгүй 1-р яг одоо 12 дугаар сард авсан цалинтайгаа харьцуулж байгаа. Гэтэл 12 дугаар сар чинь гүйцэтгэлийн үнэлгээ нь орж ирдэг. За бүх төрлийн илүү цаг нь ботогддог. Одоо улирлын амралт руугаа орчхоор бараг одоо чинь 3 улирлын систем дөрөв та анзаарсан бол өвөлдөө маш урт амарч байгаа шүү дээ. Эд ханиадны томооны үе эхлэхээр амраад 1 сарын 27 хүртэл амарч байгаа шүү. Саргаар. Тэгэхээр тэр хооронд ч анги өдөрцсөн нэмэгдэл нь байхгүй. Илүү цаг нь байхгүй. 2 дугаар сараас тэгээ гомдол нь багасаад ирчихсэн. Одоо 3 дугаар сар та харж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг одоо энэ төсвийн хуваар дээр бол алдаа гарсныг бол хүлээж байна. Тэр чи юу гэхээр зэрэг урд нь ингэдэг байсныг их хурлаас 618 тэрбум төгрөг батлаад өгсөн. Тий. Тэгээд наад дээр чинь эрдэм шинжилгээний ажилтан одоо зориулсан бас нэмэлт бас нэг 900 сая бий. Тэр нь бол бас энэ салбар чинь бас их сургуулийг дагсан эрдэм шинжилгээний ажилтнууд байна шүү дээ. Тэрний нэмэгдлүүд бас орсон. За тэгэхээр юу вэ гэхээр ингээд хүргээд ямар тач өссөн бид одоо сая энэ 3 дугаар сараас эхлээд бол өмнөд буруу тооцогдсон юм хүн бүгдийг нэгээр шинээр бодоод өгсөн байна. Тэгээ цаашаа өрөөд явна. Ганцхан одоо гагцгүй энэ дээр би нэг л хэлэх ёстой ш. 11 сараас эхлээд бол үйлдвэрчний хэвлэлтэй байгуулсан гэрээний дагуу одоо нэмэгдлийг үндсэн суурь цалингийн нэмэгдлийг 80% оруулах ёстой. За энэ нь бол одоо яг их усүр нь одоогор алга. Ямар ч тач өссөн суурь цалин 50% нэмчээ гэж байна. Уучлаарай 70% оруулах ёстой. Тэгэхээр ийм зүйл байгаа юм. Ер нь бол тэгэхээр одоо түрүүнд би хэлсэн яг үндсэн буюу суурь цалинтайгаа тэнцвэр хэмжээний нэмэгдэл авдаг байсныг бид ямар ч гэсэн суурь цалин чинь 70% рүү хүрэх ёстой. Үлдсэн 30% дээрээ нэмэгдлээ бодож авдаг. Ийм цалингийн бүтц рүү орохгүй бол бид ерөөсөө бага цалинтай ингэж харагддаг энэ юу чинь байгаад л. Тэгээд өндөр цалинтай авдаг хэсэг нь 20-с дээш жил багшсан ч юм уу зөвхөн хувь. Тэгэхээр чин тань би нэг тоо хэлэхэд эхний 5 жил багшилж байгаад ажилласаа гарч байгаа багшийн тоо 60% рүү гараад ирсэн байна. Яах юм? Сая 484 мянга аваад чи амьдрээд үзэлт. Нийслэлд багшилж байгаа тохиолдолд тэр 40% нэмэгдэл үүсэхгүй 0 хамгийн том нэмэгдэл нь тэр шүү дээ. Нарийн ярих юм бол би 5-аас дээш жил ажилласан багш нар нь тий бүр нарийн ярих юм бол нэмэгдэл нь бага байгаад байгаа. Үгүй бага биш. Хорогдоогүй. Өмнөх жилийнхэн юутай харгалзаад ингээд нэмэгдлүүд нь явж байгаа. Тэрэн дээр нэмэх нь анги өдөрцсөн болон тэр илүү цаг нь өөрөөр хэлбэл илүү цагийнхан тэр нэмэгдлүүд бол тэр хувь хүнээс салгашгүй хэсэг нь бол яг л юм дээр байгаа шүү дээ. Цаашдаа бол бид өөр нь бүр 80 20 болгож хийж илүү одоо шууд багшлсныхаа төлөө одоо $1000 гэдэг юм уу 3.5 сая төгрөгийн бааталгаатай юм цалинтай байж энэ салбар руу чинь хүн орж ирэх байхгүй. Одоо бол тэгэхээр та хүртэлх жил ажилласан шинэ залуу багш нар сая 400-аас 2 сая 226 мянга болсон гэсэн үг. Тийм, үндсэн цалин шууд өсөж байгаа. Тэгээ одоо бүгд л хэлж ил өссөн гэдэг. Тэгээ яг энэ чинь нэг хэсэг улс төрийн зорилгоор ашиглагдлаа. Тэгээ янз бүр л болж байна. Одоо ингээд яг нэмсэн юм дээр нь дахиад үндсэн цалин нэмээд явах гэвэл манай энэ төсөв дийлэхгүй шүү дээ. Энэ төсөв чи ямар ургадаг биш шүү дээ. Энэ чинь нэг удаа баталсан төсөв хүрэх ёстой. Гэхдээ хөрхий багш нар 14 хоног суулт зарлж иж ингэж 50 хүртэлх хуваар нэмэх боломжийг гаргаж ирлээ шүү. Суулт биш ажил хаялт шүү дээ. Тэгэхээр эн чинь суулт энэ тэргээд энэ яг нэршлэр өөр ажил хаялт зарлж. Тийм ажил хаялт. За энэ бол хохиролтой үе байсан. Энэ 14 хоногийн хоцрогдлыг та ялангуяа их хоцрогдол ярьдаг л да. Одоо ковид үед хичээл сургуулийг хааж болохгүй, ерөн сургуулийг хааж болохгүй хоцрогдлыг бид нар яаж нөхөх вэ гэдэг. Энэ 14 хоногийн хоцрогдлыг яаж нөхсөн бэ? Одоо энэ агуулгаар нөхөөлийг явж байгаа. Зүгээр тэр хооронд бас бие даалтын 7 хоног нь ороод ирсэн. Зүгээр нэг юм танд хэлэхэд та түрүүнд анх удаа ингэж ажил хийсэн гэж хэлж байна. Бараг жил болгон ажил хийж ирсэн шүү дээ. Уян урт хугацаатай. Үгүй ер нь бол та 90 оны үеийн ажил хаялт бол бүр урт хугацаатай байсан. Дээр нь нэмээд энэ чинь 2000 ковидын үед бол хаяагүй. Угаасаа дандаа цахимаар хичээлж ирсэн. Тэрний өмнөх нэг 2 жил, нэг юм 2 жил хаяагүй. Бусд үед бол ажил хаялт руу ордог. Байнга л ийм тэмцэлтэй байдаг гэсэн. Тэгэхээс ч өөр аргагүй байхгүй. Цалин дэндүү бага. Тэг яаж амьдрий гэж байгаа.
Тэгээ багшлах дур сонирхолтой байдаг. Боловсролын салбарт чадварлаг хүн очил гэвэл цалингийн бодлого зөв байх хэрэгтэй. За. Ерөнхийдөө нэг сайд болгон солигдохоор л хөтөлбөр шинжилэл нэг шинэ нэмэгдлүүлэл орчдөг. Тэр нь одоо үр дүнгийн үзэх боломж гарахгүйгээр солигдчихдаг л доо. Таны хувьд одоо хөтөлбөрт гар хүрсэн үү? Ямар хөтөлбөр нэвтрүүлэхийг оролдов? Яаж өөрчлөхийг? Хөтөлбөрт одоо гар хүрсэн гэдэг үгийг хэрэглэхийн цаашаа шинжлэх ёстой байсан. Яагаад шинжлэх ёстой байдаг вэ гэхээр боловсролын ерөнхий хуулиараа одоо ерөөсөө нэг хүүхдийн сурах цикл дотор нь солих ёстой. Тэгэхээр 14 онд цөм хөтөлбөр гарч ирсэн. 12 жил сурч нэг цикл мөн үү? 26 он бол шинжлэх цаг. За 14 нэг бүтэн цикл яваад солих ёстой гэж. Ёстой бүр хуульчилсан. Тий. 14 онд бол хэрэгжиж байгаа цөм хөтөлбөр үндсэндээ нэг өөрчлөгдлүүгээр сайжруулсан хөтөлбөр нэг авсан. Гэхдээ үндсэндээ өөрчлөгдөхгүйгээр 26 онтой цолгож байгаа байхгүй. За гэтэл шүү дээ та удаа. Тэр 14 онд яг энэ нийгмийн сүлжээ гэдэг ойлголт түгээмэл байсан. Бүр хиймэл оюун гэдэг үг байгаагүй шүү дээ. Төсөөлөлжгүйсэн. Амьдралын энэ өөрчлөлтүүд шинжилсэн юм. Энэ маш хурдтай ингэж өөрчлөгдөж байгаа өнөөгийн технологийн шинжилэл, нийгмийн шинжилэл энэ бүх зүйлийг энэ өнөөдөр боловсролч ингээд циклээр хүлээж авч дараа үеийг бэлтжиж идэх байхгүй. Тэгэхээр яг тэр цикл дээр л ирсэн үе над дээр таарсан л гэсэн. Би нөх мундагтаа чи яагаагүй. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол болоод бага боловсролын хөтөлбөрийн үнэтэй уялдаад өөрчлөгдөж. Одоо дунд улан ахлах нь. Одоо тэгэхээр харин ямар хөтөлбөрийг баримталж өөрчилж байгаа гэсэн үг. Үгүй энэ чинь өөрсдөө бот шүү дээ. Тэрнээс Монгол бол дэлхийн янз бүрийн юм шилдэг юм судлаад өөрийнхөө уламжил дээр яриад эрдэмтдтэйгээ ярилцаа, судлаачтайгаа ярилцаад энийг хийж мэргэжлийн зөвлөгөөж байдаг, үндэсний зөвлөгөөж байдаг, энэгээр ярилцаад ингээд хийж байгаа юм баггүй. Тэгээд түрүүнд ярьлаа AI буюу хиймэл оюун гараад ирсэн. Тэгвэл компьютерийн ухаан гэдэг хичээл орхон зүйтэй юм байна. Эртхэн шиг заая. Эртхэн шиг одоо өөрийнхөө пассворд янз бүрийн юм хүн заадаггүй, аюулгүй байдал өөрөө хадгалдаг, ийм мэддэг ийм хүмүүсийг бий болгоо. Ингээд тэгээд боловсролын ерөнхий хууль өөрчлөгдөөд англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэж заасан. Энэ тохиолдолд тэгвэл англи хэл сурах хугацааг нь наашлуулъя. 3 дугаар ангиас нэмэлт хөтөлбөрөөр орж эхэлсэн шүү дээ. Энэ хичээлийн жилээс эхлээд. Тэгвэл багш нараа яаж бэлдэх юм? Гэл ингээл явж. Иймэрхүү одоо шинжилгүүд явсан гэсэн үг. Тэгээ стресстэй ийм үед анхаарал төвлөрөх чинь байхгүй болсон байна. Тэгвэл анхаарал төвлөрүүлэх дасгалыг заадаг болёо. Тэр хөтөлбөр дотор ороод ирсэн байна. Тэрнээс нэг сайд орж ирээл шууд өөрчлөлт дайрдаг юм бас биш. Ер нь яг тэгж харагдаад л байдаг л да. Одоо жишээ нь Кембрижийн хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээ аваад хөтөлбөр боловсруулж исэн гэдэг. Тэр чинь бол Отон баяр сайдын үед шүү дээ. Тэр чинь тэгээд харин хөтөлбөр ярьсан дээр одоо жишээ нь эцэг эхчүүд боломжтойхон эцэг эхчүүд улсын сургуулийнхаа хөтөлбөр чанарт итгэхгүй учраас хувийн сургуульд өгөөд байдаг. Хувийн сургуулийнхаа давуу онцлог нь юу юм бэ гэхээр Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн ч гэдэг юм уу те. Ийм зүйл яриад. Тэгэхээр тэр Кембрижийн хөтөлбөрийг нь одоо цөм хөтөлбөртөөгөө уялдуулаад нэвтрүүлчих болтгоо. Мэдээж энэ нөгөө Кембрижийн хөтөлбөр ялангуяа байгалийн ухаан, математикийн тал дээр эдгээр бол авах юм бий. Тэр зүйлүүдийг бол мэдээж тэгээ бүхэн багшийн хөгжил дээр хөтөлбөр дээр эдгээр авах юм их байдаг. Мэдээж тэрийг судлаачд оруулж ирж ингэж авч байгаа. Зүгээр хамгийн гол нь хүнээсээ л хамаардаг байхгүй. Сайн багш нар байж ижил явна. Тэгэхээр эрх мэдлийн асуудал. Тэгэхээр энийг би хийж чадаагүй л дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ингээд боловсролын яам гэж байгуулсан байгаа шүү дээ чи ингээд өөр. Тэгээд боловсролын ерөнхий газар гэдэг агентлаг байгуулсан тийм. Тэр нь одоо сая 23 онд батлагдсан хуулиар. За тэр ерөнхий газар гэдэг энэ байгууллага нь урд нь нөгөө аймагуудын боловсролын газар хийдэг байсан ажлыг өөр дөрөв төвлөрүүлсэн. Тэгээ нөгөө төсвийн хуваар ихэд алдаа гарсан гэдэг чинь энтэй л холбоотой. Нэг 11 тал тэнцвэрж идэг. 2000 гаруй сургууль цэцэрлэгийн төсвийн хуваарийг хийнэ гэдэг чинь тий. Урд нь аймгийн боловсролын газраар дамжиж хийгддэг гэсэн. Тэгээ аймгийн боловсролын газар ч мэдэн шүү дээ. Нийслэлийн боловсролын газраар дамжиж тэд мэдэн шүү дээ. Шаардлагагүй орно. Тэгэхээр өөрөөр хэлбэл 160 гаруй хүнтэй ийм агентлаг байгуул хайцсан байна. Тэгээ урд нь бол нэг 100 гаруй хүнтэй яам хийж исэн юм дээр ахиж нэг юм байгуулад 160 гаруй оронтой бий болгоод
Та тэрийг тэгээ байхгүй болгож болохгүй. Засгийн газрын агентлаг болохоор тий энэ өөрөө хуультай. Хоёрдугаарт бас мэдээж энэ байх ёстой гэсэн хатуу үзэл бодолтой хүмүүс байна шүү дээ. Тийм учраас бид бас энийг нэг 92 болтол нь бол цөөлсөн. Оронтойг. Ер нь бол зүгээр эрх мэдлийг нэг газар төлөвлөхтэй биш, орон нутгаар нь өгөх хэрэгтэй. Орон нутгийн сургуультай өгөх хэрэгтэй. Тэгжээж энэ сургуулиуд ч өөр өөрийнхөө онцлогоор хөгж. Бүх имийг одоо ингээд төвөөс ингээд харж идэг. Тим стандарт нь гараагүй. За, тим заавар нь гараагүй. Тим чиглэл нь гараагүй гэдэг яриаг бол маш хийдгүүлсэн бэл. Манай энэ боловсролын салбар. Зааварчилгаа эрхийг хүлээгээд санаачлахгүй сууж идэг. Тий, одоо тимийг гараагүй учраас хийхгүй гэдэг. Гэтэл эрх мэдлийн ингэж өгөөд мэдээж стандартын бодлого байх хэрэгтэй. Тэр бол сайн стандарт байх хэрэгтэй. Зүгээр бусад юмнууд бол ер нь бол төсөвтэй энэ сургуульд нь энэ аймагуудад нь өгөх ёстой байсан. Тэгжиж бид одоо боловсролыг илүү ойртуулна шүү дээ. Гэхдээ би зүгээр хэлэхэд өмнө нь хэрэгжижсэн бодлогууд бүгдийг үргэлжлүүлж явсан. Хүнийг солиогүй. За хоёрт бол тэр чи одоо 6 шинжил гэж яриад байгаа. Гэтэл чи өдөр тутам хийдэг ажлууд байхгүй. Багшийн хөгжил хийх ёстой. Явж ийсэн. Гүйцэтгэх суурилсан тэр цалингийн систем тэр бүгд байж. Тэр нь харин хэтэрчгээд 50 руу ороо явчих жоох байхгүй. Тэрийг харин жоохон янзлсан. Ингээ яваад байгаа зүйлүүдийг санаатаагаар одоо няцаах. Тэгээ олон нийтэд чанга дугаар хүргэлээгээд өдгөө тэр нь яасан. Яамнаас очиж асуулт. Дурын албан хаагч нь хэлсэн. Би чи бүгд явж байгаа шүү дээ. Хаана юу зогссон. Харин одоо хоёр сайдын ажлыг өргөдлийг өгөх асуудал гарах үеэр одоо хуучин боловсролын сайд байсан их хамгаалалтын сайд боловсролын салбар баларлаа гэж яриад байсан л да. Баларлаа гэдэг нь одоо юу хэлээд байгаа юм? Юу хэлээд байгаа юм? Би сайн ойлгов. Тэр хүн өөрөө тайлбарлая гэсэн. Тий. Юу бол төрийн бодлого, залгамж чанар хадгалагдаж явсан шүү. Тэрийг бол би итгэлтэй бил. Энэ юм байна. Танай намын Сэлэгма гэж хүн байдаг. Тэгээ боловсролын зээлийн сангийн дарга болгосон. Энэ хүнийг яагаад ажилласан ч энэ гадаад байгаа эдэ хоёртнуудыг одоо нэг үгээр бол тамны нийцсэн баг. Саяхан хэдхэн хоногийн өмнө одоо сургуулийн орчны дээрлэхэлтийн асуудал гарсан л та нэлээ эмзэг бичлэг гаргаж олон ээж аавуудыг айлгсан. Энэ асуудал дээр ямар хариуцлага тавьсан бэ? Урд юм байгаагүй юм шиг тий. Тэгж ингэж нийгмээрээ шуурч ингэж явж байгааг энэ өөрөө үзэгдэл өөрөө их сонир. Тэгэхээр бид юу гэсэн байнга л бэлтгэлтэй байх хэрэгтэй. За. Миний дараагийн асуулт нам руу чиглүүлнэ. Найдлаг гишүүн таныг зодсон асуудал гарсан. Энэ яг юу болсон? Би чиний хүнд зодтуулаад тахч юм шиг. Танай намын зол жаргал гишүүн намаасаа гарсан. За мөх соёл гишүүн ч гэсэн гомдоод л нэг удаадаа бас нам тарах хэрэгтэй ч гэдээ ам алдчихсан тохиолдол би. Танай нам ер нь дотроо учраа болохгүй байгаа юм. Өнөөдөр шийдвэл ардын намыг харлаа. Би энийг одоо энд зүгээр эрүүл хүн байна уу гэдэг шиг зүгээр хэрэг хийгээгүй хүн байна уу гэдэг шиг ийм амар болцсон юм шиг хоорондоо. Тарийг бас сайд байх үеэр нэг асуудал дагуулдаг байсан л та. Шинэ Монгол сургуулийн захирал гал удрах гишүүн та хоёр одоо 2025 оны төсөв дээр 1.2 тэрбум төгрөг тавиад Шинэ Монгол сургуулиас одоо бусад ерөнхий боловсролын сургуулиудад сургалт өгнө гэсэн юм төсөв тавьсан гэд шүүмжил дагуулж байсан. Энэ сургалт зөвлөх үйлчилгээний үр дүн юу байсан бэ? Энэ ийм байна. За энэ бол юу яасан? Төсвийн хойрлогдож очсон 800 сая. 80 сургууль дээр хэрэгжсэн. Нэг сургуульд 10 сая төгрөг бүтэн жилийн хугацаанд тавигдаж. За тэгээд тэр нэг баг өөрөөр хэлбэл Монголын сургуулиудын шилдэг менежментийн ийм одоо судалгаа хийгээд тэг Шинэ Монгол сургуулийн соёл дээр суурилсан ийм одоо сургалтын ийм юм явсан үнэ. Сургуулийн соёл гэдэг чинь өөрөө асар чухал байдаг. Сургуулийн соёл гэдэг нь сургуулийн амин сүнс нь байхгүй. Хүүхэд төвтэй, багш төвтэй. За тэгээд сургуулийн чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа дээрлэлтийн эсрэг. За сургууль бол өөрөө багаараа ажилдаг ийм нэг сургуулийн менежментийн цоошин систем л дээ. Тэгээ бид чинь тэртээ дөрөв гадаадаас тэр бөөн зөвлөх үйлчлэг аваад бөөн мөнгө зарцуулаад ингэ явдаг. Тийм биш. Энэ баг нь одоо
хэрэгжүүлэх юм байна гэсэн ийм л юм яригдчихсэн. Тэгвэл миний зүгээс бол боловсруулалтын ерөнхий газар буюу нөгөө агентлагч нь хэрэгжүүлэгч тийш нь ингээд шилжүүлсэн. Тэндээс зохион байгуулалтыг хийсэн байна. Тэгээд бүтэн жилийн хугацаанд сургуулийн өнөөдрийн байж байгаа менежментийг сайжруулах ийм одоо төсөл нь бол хэрэгжсэн. За мөнгө нь яаж явсан би мэдэхгүй. Тийш яагаад сургууль болгон 10 сая 80 сургууль бол тэнд хамрагдсан нь бол үнэ. Тэгээд тайлан бүх юмнуудыг хүлээгээд авсан. За тэгээд тэндээс бол эерэг үр дүнгууд их гарсан байна гэж харсан. Одоо ингээд та хэрэгжсэн ялангуяа орон нутагт их хэрэгжсэн. Тэр сургуулиудаас нь асуугаад үзээрэй. Тэнд одоо наад зах нь л багш нар нь багаар ажилладаг, багш нарын өрөөтэй. За тэгээд тэр хичээлээ бэлддэг өөрийн гэсэн одоо орон зайтай. Тэрэндээ гаргадаг цагтай болсон баг шиг. Хүүхдүүд нь их сайхан мэндэлдэг. Тэгээд ингээд мэдлээд ингээд ирэх хэрэг их олон зүйлүүд өөрчлөгддөг л дөө. Тэр сургуулийн менежментийн үеийн чинь цаанаа судалгаатай юм баггүй. Ийм юм явсан тэгээд бас жоохон улс төрийн зорилгоор нэлээд маш шүүмжилж ингэж явсан л да. Гэхдээ миний хувьд бол ятгахтаа нэг 80 сургуулийг бас нэг өөр төвшөнд аваадсан гэдэгтэй итгэлтэй байдаг. 80 сургууль дээр нэг жилийн хугацаанд ажиллаад төрийн өмчийн сургууль шүү. Тэгээд зогсчихсон уу тий? Гэхдээ одоо тэр өөрсдөө үргэлжлүүлээд явж байгаа юм шиг үлээ. Өөрсдөө сургуулиуд нь өөрсдөө өсөлтөд тавиад. Одоо дахиад энэ менежментийн зөвлөгөөг авч сургуулаа сайжруулъя гэдэг. Эцэгчүүд нь ч дэмжиж байгаа гэсэн. Тэгэхээр нэг зөв соёлыг ингээ бүрдээд л яваад байвал зөв соёлтой сургуулиуд нэмэгдээд л яваад байвал хэн хожих юм? Хүүхэд эцэгчүүд багш нар хожих. Тэгээд нэг юм анзаараарай. Яг энэ ажлын байрын сэтгэл ханамж гэдэг зүйл бол цалин биш үү? Тухайн байгууллагын соёл гэдэг. Өөрөөр хэлбэл цалин өндөртэй хатлаа захирал нь байнга дарамтлаад байдаг бол тэнд хүн тогтдог. Тэгэхээр номер 1-т нь байгууллагын соёл байдаг. Та зүгээр захын менежментийн сурагчийг харахад тэр хараад байна. Тэгэхээр зөв соёл тэнд бүрдэж байгаа л гэж харж байгаа. Ер нь цаашдаа энэ сургууль болон өөрийн соёлыг бүрдүүлэх дээр л анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр та хэрвээ сонирхож ивэл Улсын их хурлын гишүүн гал утрах. За асуух хэрэгтэй. Түүнээс гадна бас төсөл хэрэгжсэн сургуулиудаас нь асууж үзэх хэрэгтэй. Өөрөө энэ чинь урд нь ер нь анхи хамгаалан сайд байх үеэс л явцсан юм штэ. 3 жилийн өмнөөс. Намайг сайд авахаас 3 жилийн өмнөөс. Тэгээ ингээд яваад өмнөх юмнуудээр тэр сургуулийн соёлыг одоо бишээ сургуулийн менежментийг сайжруулах гэдэг зөндөө төсөл хэрэгжүүлсэн байт юм лээ. Тэгээ тэр нь болохоор бас нэлийн одоо багш нарыг нь солонгос явуулах гэдэг арай өөр зорилгоор ашиглагдсан харагддаг юм. Ер нь яг манайд одоо нэг юм жишээ байгаа л юм л да. Эрүүл мэндийн сайд байсан 2 сайд чорондоо төлөвлөлтчил байдаг. Өмнөх сайд нь дараагийн сайдаа үгүйсгчил байдаг. Ингэж ажиллахгүй байх байсан ч гэдэг юм. Тэгээд одоо их хамгаалсан сайд бол боловсролын сайдаар ажиллахаа дуртай байгаагаа бол илэрхийлэл байгаа. Энэ хүн энэ салбарт одоо ажиллах гад сайд болох гээд байгаа өөр зорилго нь бас юу байх вэ? Яг би бол одоо өмнөх сайдыг бол чичилж муулж ирсэн тохиол байхгүй шүү дээ. Хэрэгтэй үг надад хэлж ирсэн. Мэдээж одоо авах юм зөндөө би. Гэхдээ их хамгаалсан сайд л одоо энэ боловсролын салбар баларчлаа гэж байна. Тийм бол тэгж одоо хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй. За юуны хувьд бол мэдээж одоо өөрийнхөө одоо бодол баригдаад за ер нь би л очиж аврахгүй болохгүй мэн гэсэн тийм хатвал бодолтой болцсон юм шүү л. Харъя та. Би мэлгэлж мэдэхгүй. Ер нь бол зүгээр боловсролын ерөнхий газар гэдэг юм байгууллагыг байгуулж тэрийгэн одоо хамгийн их одоо хүний хүн хүч юунд нь маш их одоо мөнгө зарцуулах юм боломжийг олгосон сайд бол яхаарахгүй юм болсон сайд. Боловсролын ерөнхий газрын ер нь үүрэг нь юу вэ? Төсөө хэрэгжүүлэгч гэж байгаа тийм. Тэгэхээр одоо өнөөдөр бол ингээ харахад чигүүргийн давцал маш ихтэй. Жишээлбэл боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газартай маш их чигүүрэг давцдаг. Ямтаагч давцдаг. Ийм болчиход тэгээ яг ингээ 180 хүний бүтэц оронтойтой. 162 байсан. Одоо 92 болгоцсон байна. Талаар нар буулга хийцэн байна. Зүгээр энэ миний харахад штэ. Яг заавал ингэж байгуулах хэрэг байсан үгүй юу? Одоо ингээд учрал сайд өөрөө одоо бүтцүүдийг харна гэж штэ. Тий багцаагаар яагаад байгаа шүү дээ. Агентлагууд энэ боловсролын салбарт бол яг ийм агентлагууд манай нөхцөлд бол тийм хэрэгтэй биш. Миний харахад бол энэ бол бид бол аймгийн болоод нийслэлийн за энэ одоо дүүргүүдийн боловсролын газараа чанаржуулах, сайжруулахад энэ их хүчийг хаяар
Тэгээд тийшээ эрх мэдлийн нүүж мэдээж яг стандартын удирдлага бол хийн штэ. Бид тэндээс ямар үр дүн шаарддаг? Стандартад нийцсэн үр дүн шаарддаг. Ийм л бодлогоор төр явна гэхээс биш. Нэг нэг агентлаг байгуулж бүх юм сайжирдаг гэсэн үг биш шүү дээ. Тэгээд чи одоо тараа тавигдж байгаа төсвөөс хуваагаад байна гэсэн үг үү? Ер нь бол ихэнх авч байгаа шүү дээ. Бүгдийг одоо яг сайдын нэг өөрийн хөтлөөр арга хэмжээ гэдэг байдаг. Тэрнээс бусдыг нь бол тийш явуулж байгаа. Тэгээд төсвийг ер нь дэмий хуваарлаад байна. Гэхдээ ер нь хуваарлаад байна. Завсрын байгууллага гарч ирээд хуучин бол аймагуудтайгаа яаман шууд харьцаа явуулдаг. Нийслэлтэйгээ шууд харьцаа явуулдаг байхад нэг ийм үсчгээд тэгээд нөгөөх нь одоо ингээд янз янзын буруу зүрх юм хийх жишээтэй ч юм уу эсвэл одоо бас нэг шатамжлага нэмэгдэхээр нөгөө нэг харьцаж исэн хүмүүс ч аюу яамтайгаа нэг харьцсан дараа нь боловс сурлын ерөнхий газартай нэг харьцсан тийм ээ. Тэгэхээр ингээд давхцал үүсгээд байгаа байхгүй та. Таныг анх 2 жилийн өмнө одоо жил 9 сарын өмнө сайдар томилогдоод онцолж бас зарлаж хийж исэн ажлуудын нэг нь одоо энэ салбарт багшуулж байгаа хүн ховор байна. Тэгэхээр ямар ч мэрэгжлийн хүн 45 хоногийн курс суугаад багшлах нээлттэй шүү гэд тэр их сонирхол татчихсан л да. Хэл ам шүүмжлэл дагуулж байсан ч гэсэн одоо тухайн мэрэгчлэрээ чадварлаг хүмүүсийг багш болгоод одоо тэр ур чадварыг нь бас ашиглая л да гэдэг нэг хандлага байсан. Энэ сургалтын үр дүнд хичнээн хүн багшуулсан бай. Одоо хэрэгжиж байгаа юу? Хэрэгжиж байгаа. Энэ юу шүү? Танд хэлэхэд 80-аас дээш хувьтай сурсан тухайн мэрэгчлэр. Ялангуяа физик, математик, хим, англи хэл гэсэн хичээлүүд төр. Оронтой нөхөж чадсан уу? Нэлээд нөхсөв. Тэгээд энэ үедээ ингэж 80-аас дээш хувьтай төгссөн гэдэг чинь бас мэрэгчлээ эзэн болсон хүн. Тийм шүү. Тэгээд тэднийг бол ингээд багшлахын курсд оруулж ингэж явсан. За эхний жилд авсан мэдээгээр бол нэг 120 гаруй хүн бэлтгэж гарсан билээ. За үүний ихэнх одоо хөдөө орон нутгийг нэтэр багшлаад явж байгаа. Тэгээ энэ шийдвэрийг шүүхэд өгөөд Монгол улсын багшийн сургуулийн багш хүн шүү дээ. Тэгээ шүүхэд өгөөд явсан. Тэгээд дунд шатны шүүхтэрээ ялагдсан. Тэр эмэгтэй. Тэгээ ялагдаад өнөөдөр бол энэ ажил эргээд одоо нотлон жилийн хавраас эхлээд дахиас эргээд ингэ явж байгаа. Өөрөө ихтэй шүүхэд өгч байгаа одоо шаардлага нь хууль зөрчил гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдийг харна шүү дээ хуультай нийцүүлж хийж байгаа. Тэгээд юуны хувьд бол яг энэ юуны үр дүнд үл юу гэж юм хэрэг хүмүүсийн багшлах тур сонирхол ихсэж шүү дээ. Таа ч гэсэн одоо англи хэл сайтай. Тэгэхээр өөрөө эсвэл монгол хэлний одоо тий өөр углуурхтай хүн. Тэгэхээр би 80-аас дээш сураад төгссөн 80% одоо дээш үнэлгээтэйгээд ингээд тэр юунд очих юм бол багшлах хэрэг авчна. Тэгэх юм бол ялангуяа хөдөө орон нутагт очиод нэг яхта багшлчий нэ тэр гэсэн аюу хэрэгтэй. Тэгэхээр юуны хувьд бол мэдээж одоо цаашаа жинхэнэ баатар багшийн үндсэн багшийн ажилд орохоор бол тэр багшийн их сургууль дээр байдаг 1 жилийн курс, 2 жилийн курс байж байгаа. 2 жилийн. Тэр мэрэндээ орж одоо үндсэн багш болох тий бэлтгэлээ авах хэрэгтэй л дээ. За. Миний дараагийн асуулт нам руу чиглүүлнэ. Одоо ингээд танай нам эрчим хүчний салбарт одоо илүү үр дүн гаргана гэдэг ингээд таныг найдлаа гишүүнээр сольж байгаа юм шиг байна. Гэхдээ шийдвэр гаргаагүй л байл л да. Өнгөрсөн жилийн үдээд билүү цаг хугацааг нь марцсан байна. Найдлаа гишүүн таныг зодсон асуудал гарсан. Энэ яг юу болсон? Бичний хүнд зодтуулаад тах юм биш л. Одоо ямар ч байсан ойдл тавиуллуу нүүр хөрлөө. Бид хоёр бол зодтолтоогүй. Маргалцсан. Зүгээр зодтолтоогүй. Санамсруугийн болсон. Зүгээр юуны хувьд бол тэрийг нэг дэвэргээд яах чинь байхгүй шүү. Одоо харал та энэ Солонгосын парламентыг тэр харал та. Тэр Австралийн парламентыг харсан уу? Ер нь зүгээр нэх одоо юун дээр тэрэндээ биш ямар одоо зодолцсон биш те. Тийм байхгүй санамсруугийн болсон л хэлж шээ. Ингээд шахалт дарамт ирээд байт юм биш үсттэй гэж хардахгүй юу? Гэхдээ яг одоо шахалт огт дарамтгүй байдаг хүн гэж байна уу? Жишээлбэл сурагч байлаа гэрийн даалгавар. Заавал хийх ёстой. Гэл ингээд энийг юу гэж үзье? Үргэл гэж үзнэ юм шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол жишээлбэл төсөв ингээд зөв сайн батлуулах. За энэ салбарынхаа ямар ч байсан одоо хийх гэсэн шинжилгүүдээ хийх. Ямар ч байсан одоо
хүн амчин хөдөө орон нутагт бас өсөх боломжтой болоод байна. Тэнд суурьшил бий болох гээд байна. Малчтын амьдрал дээшилж байна. Тийм биз дээ. Ингээд ирэхээр тэнд чинь суурьшлууд ийм бүсүүд үүсэж байна. Хэдийгээр бэлчээрийн мал аж ахуй байгаа ч гэсэндээ өвлж хаварч бүх юм нь одоо өөрийн зохион байгуулалттай болсон. Тэгээд ирэхээр багийн баг сургууль. Заавал хүүхдээ одоо сумын сургуульд аваачиж дотор баримт байлгах биш. Гэрээс нэг 5-10 км дотор хүргэл хүч шин. Тийм биз? Тийм багийн баг сургуулиудыг аж ахуй нэгжүүдтэй хамтарч байгуулж эхэллээ. Гэх мэт ингээд эн чинь хүмүүсээс өгсөн бидний мөрийн хөтөлбөрт байгаа даалгаврууд, үүргүүд баг. Энийг л хийхин төлөө зүтгэсэн. За шахалтууд, улс төрийн дайралтууд байсан уу байсан. Тэглээгээд би тэдний чинь ажиллал хийж шин. Би нөх одоо тэрэн гомдлол намайг та нараа дарамтлсан гэ. Би ийм хийж. Тэгээд улс төрчин намайг дарамтлсан гэд ийм ярьж ийн гэдэг үл инээдтэй асуудал баг. Угаасаа шахалт дарамттай. Угаасаа шахалт. Угаасаа л үүрэг. Угаасаа л ийм тэгэл намайг дарамтлаа гэж гонгонод үүнэ гэж байхгүй шүү. Ийм хөгийн юм ярьж ивэл тэгвэл улс төрөөс гарсан дээр. Мөн одоо сонгуулийн өмнө ер нь одоо ч гэсэн боловсролын зээлийн сангаар маш сайн дуугардаг танай намын Силигма гэж хүн байдаг. Тэгээ боловсролын зээлийн сангийн дарга болгосон. Гэвч буцаад ажиллаас нь халсан байсан л та. Тэгээ дотоодоос шахалт ирсэн гэж яригадад байдаг. Үгүй ээ. Энэ хүнийг яагаад ажилласан ч. Яг хөө энэ боловсролын зээлийн сан дээр Силигмагийн бас хийсэн зүйлүүд бий. Жишээлбэл одоо гадаадд суралцж ирчгээд тэгээд нөгөө мэдээлэл Монгол банкнд бүртгэдэг зээлтэй иргэдийн мэдээлэлд оруулдаг байсан, оруулдаг болгосон. Ингэснээр бас эргэн төл сайжирсан. Нөгөө талдаа Силигмагийн одоо ажилласан алдааны юу гэхээр зэрэг гадаад байгаа хэдэн оюутнуудыг одоо нэг үгээр бол тамийн нийцсэн байхгүй. Цагт мөнгөний шилжүүл. Тэгээд сонгон шалгуулалт хийхдээ бас айгүй тийм хатуу ямар байр суурьаар хүнийг хасаад байгаа нь ойлгомжгүй те. Иймнээс болоод хүний эрхийн комиссаас хүртэл энэ асуудлаар над хэд бичиг ирж шахалт гэдэг юм. Шаардлага ирж ийсэн. Боловсролын яам. Энийгээ сайжруулах үүрэг өгсөн боловч өөрөө энэ тал дээр бол арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр хариуцлагатай оцгоосоор харахгүйсэн. Ийм л юм бас. Силигма бидний хооронд ямар нэгэн хувийн асуудал байхгүй. Тэгээд та одоо намынхаа хатуурхаад байна гэд Силигма докторыг одоо ажлаас нь халаад өөрийнхөө туслахыг боловсролын зээлийн сангийн дараагаар тавьсан юм. Тэг яг хөө миний туслахаар ажиллаж исэн үнэн төр тогтох гэж залуу бий. За энэ залуу бол тэр боловсролын зээлийн сан дараагаар очихоос өмнө туслахын ажлыг өгсөн байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар тэр. Ингээд гэхдээ энэ залуу бол тэр боловсролын зээлийн сангийн тавьж байгаа шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт магистр хамгаалсан. Тийм залуу байгаа. Өөрөө багш хүн. Боловсролын салбарт нэлээд ажилласан. Дархан хотод багшаар ажиллаж исэн. Боловсролын газарт нь мэргэжилтнээр ажиллаж исэн. Ийм хүн. Тэгээ яг энэ юуны хувьд бол Америкт төгссөн. Англи хэлтэй ийм яахгүй л тэр боловсролын зээлийн сан дээр чинь хэлгүй хүн ихтэй. Мэйл ирэхэд хариу өчгүй. Тэр чинь одоо тэнд байгаа хэдэн зуун монгол оюутны чинь арын дааж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр чинь болохгүй байхгүй. Ажил явахгүй л байсан гэж ойлгож байна л да. Би дахиад хэлье. Силигма гэдэг энэ хүнтэй бол ямар нэгэн хувийн бол тооцоо бодсон юм юу ч байхгүй шүү. За, ер нь таныг сайд байх хугацаанд энэ боловсролын зээлийн сан гэдэг чинь одоо монголчуудын таруу болтлол их сенсацуулсан сэдвүүлтэй. Хэдэн хувийн эргэн төлөлттэй байсан бэ? Гэхдээ ер нь бол одоо бараг 80 тэрбумын авлагатай гэдэг. За яг хоо нодлон гэхэд нэг 17-8 тэрбум буцаад төлөгдсөн. Ийм байдаг. Хамгийн их төлөгдсөн жил чинь нөгөө нэг шүгэл үлээсэн жил нь. Бараг 20 хэдэн тэрбум эргэн төлөгдсөн. Гэхдээ энэ дээр нөгөө ойлголтын зөрүү юмнууд их бий. Тэтгэлэг байсан юм уу, зээл байсан юм уу? Гэх мэт нөгөө гэрээнээсээ болоод янз бүр. Тэгвэл Монголд ирээд 5 жил ажиллаад өөрийнхөө нийгмийн даатгалыг бүрэн төлөөд ингээд үргийг үүсгэсэн үед чөлөөлөх ёстой. Гэтэл тэр чөлөөснийг нь үнэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүчингүй тушаал гэсэн юм гаргаад ирж байна. Яагаад гаргаж ийн гэхээр дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн тухай хууль гэдэг нэг хууль гараад 12 онд. За нэг шагуулчлаар 10 хэдэн он би оны энд сайн санахгүй байна.
2 үлээ 10 за 2010-ад он гээл ойлгоо. Тэгээд сая 23 онд хүчингүйс дээд боловсролын тухай хууль гарсан учраас. За ингээ хүчингү болох энэ хооронд тэр хууль дээр үгээ заасан бэхээр чөлөөлөхийг улсын их хурлын тогтоолоор чөлөөлнө гэдэг. Одоо нэг оюутны асуудлыг улсын их хурл ярих юм л дээ. Энэ чөлөөлөх асуудал. Тэр заалттай холбоотойгоор улсын их хурлын тийм тогтоол хизээч гаргаагүй. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь гэрээ хүлээс үүргээ биелүүлчихэд идэв. Тэгээ ийм шахаасанд ороод миний өмнөх олон сайд нар чөлөөсөн мэт юм л. Миний үед бол нэг ч хүнийг чөлөөлөв. Тэг. Нэг ч тийм шуршаал гаргаагүй. Нэг нэр дурдаад асууж тийм үү? Одоо манай редакцийн жишээ нь гомдол гаргаж өгчээсэн болохоор шүүхэд өгчээсэн болохоор хурцгээ даржилсан намын одоо тагнуулын ерөнхий газрын дарга марга байсан хүний охин боловсролын зээлээс ангаар сурсан л та. Зээлээ тулсан болов уу? Тэрийг та боловсролын зээлийн сангаас асуухаар. Миний хувьд бол хэний хүүхэд байх нэрээс хамаа. Гэрээгээр хүлээс үүргээл биелүүлэх хэрэгтэй. Ийм л байна. Одоо тэгээд бүр ийм болчихсон шүү дээ. Хууль гаргаад одоо төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий итгээд хамаатан садан хүүхдийг нь сурахгүй. Одоо боловсролын зээлийн санд хамааруулах гэх өөр ийм хуультай. Ашиг сонирхлын тухай хууль дээр байгаа. Тийм учраас одоо цаашдаа ийм асуудал үүсэхгүй. Зүгээр за өмнөх гаргасан сайд нарын тушаалыг хүчингү болгоод эргээд мөнгөний нэхээ гэхээр иргэний хуультай зөрчилж эхэлж байна. Цагиргааны ерөнхий хуультай зөрчилж эхэлж байна. Процессын асуудал. Өөрөөр хэлбэл хүн хэлцэх хугацааны асуудал. Тэгтээ тэрийг хийлээгээд шүүхтэр хүн хэлцэх хугацааг дуусц үед хийх хэцүү. Мөн одоо цагиргааны ерөнхий хууль дээр цагиргааны эерэг акт гэж ойлголт байна. Үүнтэй холбоотойс хуулийн маргаан үүсдэг юм л. Тэгэхээр одоо хэрвээ улс төрийн хамааралтай албан тушаалтнуудын хүүхэд боловсролын зээлээс ангаа төлөөгүй бол одоо ёс зүгээрээ л төлөх нь үлдэж байгаа юм байна шүү дээ. Гэхдээ одоо хуулийн дагуу бол тэр гэрээг нь дүгнээд тэгэл шаардхан шаард явж байгаа шүү дээ. Төлөөд яваад байгаа шүү дээ бас. Төлөөд яваад байгаа. За. Саяхан хэдхэн хоногийн өмнө одоо сургуулийн орчны дээрлэхэлтийн асуудал гарсан л та нэлээ эмзэг бичлэг гаргаж олон ээж аавуудыг айлгсан. Энэ асуудал дээр ямар хариуцлага тавьсан бэ? За энэ дээр бол цагдаагийн ерөнхий газар ажил цагдаагаас бол өөрөө мэдээлэх ёстой. Бид бол судалгаа яг тэр сургуулиуд дээр шууд одоо явуулсан, багууд явуулж судалсан. За яг энэ дээр бол яг тийм тогтолцоогоор сургуулийн зүгээс идэвхтэй арга хэмжээ аваагүй тогтоогдсон. За тэгэхээр яг ингэж явж итэл би сайдынхаа ажлыг өгүүлчихэд шүү дээ. Тийм учраас тэрнээс цааш яасныг би сайн мэдэхгүй байна. Зүгээр энэ дээр бид нэг гарахаар л нийгмээрээ одоо урд юм байгаагүй юм шиг тий. Тэгж ингэж нийгмээрээ шуурч ингэж явж байгааг энэ өөрөө үзэгдэл өөрөө их сонир. Тэгэхээр бид юу гэсэн байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх байнгын урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Байнгын сүлжээ нь ажиллаж байгаа. Аюулгүй сүлжээ. Эцэг хүүхэд сургууль оролцсон. Энэ аюулгүй сүлжээ ажиллаж байгаа. Тэгэхээр энэ аюулгүй сүлжээ бодлогыг зарласан шүү дээ. Хоёрт бол бид бас энэ нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг анхдагч хуулийн төсөл шүү. Австралиас бид судалж байгаад оруулж ирсэн. За энэ хуулийн төслийг бол засгийн газарт өргөн барьсан. Хязгаарлах. За энэ чинь өнөөдөр хэдхэн хоногийн өмнө Индонез бас хязгаарлаа хийчлээ шүү. За одоо Франц хязгаарлалцсан. Австрали хязгаарлалцсан. Герман бас өөрийн дүрмтэй. Тэгээ бүх улс орнууд энэ зүгрээ явж байна. Ингэж ямар ч дүрмгүй ингэж хүүхдэд нийгмийн сүлжээнд оролцох боломжийг олгож байгаа явдал бол өөрөө өнөөдөр одоо маш их олон асуудлыг дагуулж байна. Та одоо хар Австрал гэхэд тэр хууль гарснаас хойш 4 сая аккаунт устсан байна. 4 сая. Манад хэд яг бол. Хоёрт бол ингээд энэ хүүхдийг яг хүүхдийн насанд нь тохирсон ийм байдлаар нийгмийн сүлжээнд оролцуулахгүй бол та Adolescence гэж киног үзсэн баг тий. Netflix-ээр гараад байгаа тэр айхтар кино баг сургуулийн хүүхдүүд нийгмийн сүлжээнээс болж биеийнхээ амийг бүрлэгж байгаа айхтар юм гардаг. Тэгэхээр ийм айхтар юм эмзэг ийм үед хүүхдийг оруулж болохгүй. Хүүхдэд хамгаалах үүрэгтэй. Одоо тэгээ сургуулийн орчинд энэ гарахгүй байх баталгааг юун дээр сэтгэл зүйчэд найдах юм уу, захиралд нь найдах юм уу? Хэнийг найдна гэдэг чинь болохгүй. Аюулгүй сүлжээг л үүсгэх хэрэгтэй.
Тэр сүлжээ нь одоо яг яаж бүрдэж байгаа гэсэн үг? Одоо ингэж байгаа. Одоо ингээд нийгмийн ажилтан, сургуулийн одоо менежер, захирал оролцсон юм баг. Эцгийн зөвлөлтөг. Энд эцэг их юу нэгээд тэгээд одоо хорооны ажилтан гэдэр гэж ингээд нийгэмдхийн сүлжээг оролцуул. Тэгээ хүүхдтэй оролцуулсан ийм сүлжээг үүсгэх. Тэгээ жишээлбэл e-police гэж ажиллах жишээтэй тийм. School police гэдэг шиг. Одоо тэр сүүлийн кейс бол сургуулийн багшийн хүүхэд. Тийм болохоор ингээ хэдэн удаа дараагийн гомдол тавиад шийдэгддэггүй байсан гэж яриад байсан шүү дээ. Яг энийг бол одоо ийм юмнуудыг ийм багш нар төр нь бол би миний зүгээс бол хариуцлага тооцоо гэсэн юм чиглэл үүс. Юуны хувьд бол бид одоо энэ хамгийн гол нь цахим дээрлэхэлт. Цахим орчиндхын дээрлэхэлтийн асуудал, цахим гадуурхал гэдэг энэ асуудал чинь шүү дээ. Бодиттой ертөнцийн үүсээд байгаас ч илүү хортой байдаг. Илүү хөнөөлтөй байдаг. Энэ учраас энийг бас даруй шийдэх ёстой л. Тэгэхээр ийм хуулийн төслийг бол өргөн барина. Тэгээ энийг бас нэлээд хэлцэх байх. Энд чинь цаанаа их нарийн учиртай. Хүний эрхийн асуудал, мэдэх асуудал, хүүхдийн эрхийн асуудал бүх юм хөндөгдөн. Харин одоо шууд бүлийн хилээгээд нөгөө хүүхдийг нийгмээрээ бас бүлэдэж болохгүй байгаа. Болохгүй. Дээр нэмээд сая нийгэм хоёр тийшээ туушрлаа шүү дээ. Тэр дээрлэхэд байгаа хүүхдүүдийг шууд одоо эрүүгийн хариуцлага зэрэг хүлээлэг, чангал, насаар нь одоо тэр хүүхдүүдийг бүртгэж аваад ихтэй сургуульд оруулахгүй болгох гэдэг. Гэт энэ нэг солонгос маягийн загвар. Гэтэл нөгөө талдаа юм чинь үгүй дээрлэлт үүсдэг орчинд байхгүй болох юм л доо гэж. Одоо нэгийг ингээд дээрлэж яхад нэмж гэж дэмжиж инээлддэг ч юм уу те. Ийм байхгүй хинч тэрийг дээрлэлтийг дэмжихгүй болоод эхлэх юм бол дээрлэхэд байгаа юм чинь эвгүй байдалд орно байсан. Тийм зөвийн уярхал гэдэг юмыг бий болгох асуудал. Энэ нь илүү чухал байна. Танай намын зол жаргал гишүүн намаасаа гарсан. За мөнх соёл гишүүн ч гэсэн гомдоод нэг удаадаа бас нам тарах хэрэгтэй ч гэдэг ам алдчихсан тохиолдол бий. Танай нам ер нь дотроо учраа болохгүй байна. Гүйгүй. Одоо манай нам чи яг л одоо өнөөдөр ингээд харалтаа 8 үлээл орцсон. Эрцүүл 8-8 гэл 8-аас 6 гэл ингээд яваалаа байна. Тэгэхээр өнөөдөр шийдвэл ардын намыг харлаа. Би энийг одоо энд зүгээр эрүүл хүн байна уу гэдэг шиг зүгээр хэрэг хийгээгүй хүн байна уу гэдэг шиг ийм амар болцсон байна шүү дээ хоорондоо. Тэгэхээр зэрэг би юу гэж хэлэх гээд байна гэхээр намын дотор хэв нэгдэл гэж юу юм бэ? Нэг том зорилгын төлөө явж байгаа л хүмүүс шүү дээ. Өөр хүмүүс шүү дээ. Илэрхийлж болно шүү дээ. Улсын хурлын гишүүн хүн ялангуяа өөрөө одоо энэ танхим дотроо хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй хуулиар хамгаалагдсан. Дээр нэмээд энэ хүмүүсийн чөлөөтэй ажиллах боломжийг олгох чи арчлаа шүү дээ. Хамгийн гол нь энэ хүмүүс нэг зүйлд л үнж байх хэрэгтэй. Улс орны эрх ашиг. Золчоо яагаад танай намаас бүх намууд яг ийм дээр яг нэг санал өгсөн юм үгүй шүү дээ. Тэгэхээр хүн намыг л одоо тэглэе гэж бас хэлж болохгүй. Зол жаргалын гарсан гараагүй асуудлыг бол өөрөөс нь асуух хэрэгтэй. Яг албан ёсоор бол одоо яг гарцсан юм байхгүй ингээл явж л байна шүү дээ. Намд харьяалагдана гэсэн үг. Тий одоо ингээд их хурл дээр харалт хүн нам гэхэд 8 гээл эрц дээр нана 8 гэж гарч ирээд байгаа. 7 гээгүй байна. Тэгэд гарахаа мэдэгдсэн биз дээ. Өөрөө нэг тим юм ярьсан. Тэгээ тэрнээс хойш өөрөө ахиж ярихгүй шүү дээ. Тэгэхээр одоо мэдхгүй манай мөнх соёл гишүүн ч гэсэн нэг удаа бол их бухимдсан үед өөр хийсэн үг баг. Та саяхан таны одоо сайдаар үргэлжлүүлж ажиллах уу яах вэ их үү гэж одоо хэвлийнхэн хэлдэж асууж байхад боловсролын салбарт хүн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүй дэ харамсаж байна гэж ярьсан байсан л да. Бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Өөрөөр яг замын тунд очиж байна. Өөрөөр хэлэх юм бол яг та чинь Монгол Ардын намын боловсролын салбарт мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр одоо Монгол Ардын намын хавсрал засгийн газарт ажиллаж байгаа сайд шүү дээ. Үгүй шүү дээ. Та одоо энэ чинь гэрээт юм. Оюун эрдэнэ сайд өрсөн шүү дээ. Хүн нам арчсан намыг. Тэгээд яг одоо бид бас Германд очиж туршлагын судас хамгийн дөрөв гэрээ байгуулдаг. Хамтран ажиллах. Дураараа засгаас гарахгүй. Мөрийн хөтөлбөрөө ингэж хэрэгжүүлнэ гэдэг. Тэгэхээр энэ хүн намын боловсролын мөрийн хөтөлбөр, эрчим хүчний бодлогын хөтөлбөр яг тэр чигээр навчраад засгийн газрын мөрийн хөтөлбөр болгосон байна. Тэгэхээр боловсрол дээр таны баримталж ажилласан бодлого хүн намын мөрийн хөтөлбөр гэсэн үг үү? Тий. Боловсрол төр. За эрчим хүч бас тий. Энэ хүн намын мөрийн хөтөлбөрс энэ хоёр салбар нь орсон байхгүй эхнээсээ.
За гэхдээ би танд нэг сони юм хэл. Айлч намын хөтөлбөрүүд 80% нийцчихсэн хоорондоо. Харин яг ялгарах гол ялгаа нь юу вэ? Арчсан нам, ардын нам, хүн намын мөрийн хөтөлбөрүүд гуруулаа 80% нийцчихсэн. Бүх салбар дээр. За ялгарх ялгаа нь юу байсан бэ гэхээр за 20% л ялгааг асууж шүү дээ. Тэгвэл шил нэг нь арай жоохон либерал чөлөөтэй үеийн хатан нөгөөх нь арай төрийн оролцоог илүү байлгах. Өөрөөр хэлбэл соцтик үзэл баримтлчин төрийн оролцоог илүү байлгахыг хүсэн шүү дээ. Баруун талын одоо чиглэлтийн намууд бол аль болохоор төрийн оролцоог бага байлгах. Энэ дээрээ зөрчилсөн бий. Нөгөө талтаа бол ялгаа нь тэр мөрийн хөтөлбөрч илэрхийлж байгаа хүн болгон өгөр шүү дээ. Нэр дэвшигчэд те. Тэр ялгаагаа хараад явна шүү дээ. Дэлхийд даяараа ер нь улс төрийн намуудын эсрэгцэл багассан. Бүгд л одоо ялгаагүй. Одоо жишээлбэл сонгуул сая Японд бол ажиглаж ил байхад ярьж байгаа юм зүгээр тэр нэмэн үртгийн албан татварыг тэглэхүүгүй дээр л зөрчилж. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний хоорондын эсрэгцэл дуслаа гэж ингэж зарлж ирсэн. За одоо 2 жилийн хугацаанд хүн намын ямар бодлого хэрэгжүүлв? За түрүүд яриад байна шүү дээ. Одоо бид энэ дэлхийн одоо ер нь нэгдүгээр тийм цалин үнсний бодлого. Энэ маань явуулчлаа. Хоёрдугаар сургуулийн хүртээмжийн асуудал, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөрөнгө оруулалтаа нэмж чадлаа. За боловсролын хөтөлбөрүүдийг шинжлэх асуудлыг ярьжсэн. Энэ маань явж эхэлсэн. За ингээд 3 гол багийн баг сургуулиудыг ярьсан. Ихтэй сургуулиудын босго оноог нэмэх асуудал чанаржуулна гэж ярьсан. Энэ бас хэрэгжсэн шүү дээ. Та анзаарсан бол 24 онд би сайдаар очив. 25 оны эсэлтээр 10 оноор нэмэгдүүлсэн ба. Ихтэй сургуулийн босго оноо шүү дээ. Аль сургуулиуд урд нь 480 таа авдаг гэсэн 490 болсон. Босго оноог өндөрсгөж байж чанартай оюут орж. Чанартай оюут орж ирвэл тэнд чанартай сургалт явах байхгүй. Тэгэхээр ийм зүйл байгаа гэдгийг л. Тэгэхээр энэ бослууд ч нөгөө мөрийн хөтөлбөрт байгаа зүйлүүд ингээ хэрэгжиж эхэлсэн байхгүй. Тэрнээс биш би ямар нэгэн механикаар шууд хүчээр асуудлыг одоо шийдвэл шууд цөөлнө. Ихтэй сургуулиудыг шууд хаана гэсэн бодлого бариагүй ш. Чанартай оюут авч чадахгүй бол бод. Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчид ер нь нэг ангидаа дунджаар хэдэн хүүхэдтэй хичээлж байгаа вэ? За энэ нөгөө ээлжийн коэффициент нь бол өндөр байгаа. Ялангуяа энэ хотын төв дээр. За энэ дээр бол нэг ойролцоогоор 40-с дээш. Тэгэхээр л сургалтын чанар муу болох болж байгаа. Тэр хотхоны баг сургуулийг байгуулах чиглэлийг дэмжих чиглэлийг яамнаас өгсөн. Харамсалтай нь яг ажил хэрэг болоогүй. Багийн баг сургууль нь ажил хэрэг болоод яваад идэг. Хотхоны баг сургуулийг ажил хэрэг болгож арай л амжсангүй л. Гэхдээ хотхоны баг сургууль бол олон талаас нь бодох юм бол богино хугацааны шийдэл. 40 гаруй хүүхэдтэй хичээлж байгаа гэдэг нь сургуулийн анги танхимын хүрэлцээний асуудал уу? Багш нарын хомсдол уу? Үгүй, анги танхимын хүрэлцээний асуудал. Яг гэвэл энэ нөгөө нийслэлч хүн ам нь байна өс нэмэгдэж шүү дээ. Тэ. Дэлхий дээр хамгийн хурдтай нэмэгдэж байгаа хотын чинийг байж байгаа. Ялангуяа энэ хотын төв рүүгээ орж ирж үйлчлүүлж байгаа хүүхдүүд олон байна л да. Өөрөөр хэлбэл хотын захаас хотын төвийн сургууль руу орж ирж суралцж байгаа. Тийм учраас хотын захуудад нь бол төлхөө сургууль байгуулж өгч байгаа шүү. Тэгээ тэнд сайн ч сургууль. Сүүлийн жилүүд та анзаарсан бол шинээр баригдсан сургуулиуд чанартай штэ. Та жишээлбэл Баян зүрхийн 37 дугаар ороонд баригдсан тэр сургууль баганд чанартай гэдэг нь барилгын үед маш чанартай. Тэгэхдээ тэнд байгаа хүүхдүүд хотын төв рүү ирж үгүй одоо ингээл байгуулахаар одоо ингээл ячиж байгаа хгүй. Тэнд чинь хүүхдүүд нь орж ирээд урсгал нь байхгүй болчихно наашаа. Хоёр жишээлбэл бид Олимп хотхонд сая 960 хүүхдийн тэр чинь 25 онд ашиглалтад орсон. Тэрийг бол бодлогоор баг сургууль болгосон. Одоо тэр Монголын хамгийн олон хүүхэдтэй баг сургууль. Зөвхөн баг сургууль 1-5 дугаар англи сурдаг. Хэдэн үг сурдаг гэж үз 1700 гарсан. Зөвхөн баг байж байгаа. Тий. За тэгээд биш тий 26 дугаар хороо Баян зүрх. Тий Баян зүрхийн алдарт 26 дугаар хорооны Олимп хотхон. Тэгэнгүүт тэр 1700 хүүхдийн 480 орчим нь хувийн сургуулиас ирж төрийн өмчийн сургуульд орж байгаа. Яг л орчин тийм сайн байна. Тэр биеийн төвийн заалмал нь супер шүү дээ. Тэр миний тойрог л доо. Бидний тойрог гэх юм уу одоо. Тэгээд энэ чинь олон хүний хүчин чармаалт орж баригдсан сургууль байхгүй. Нийслэлийн боловсролын газар ч маш сайн хөөцөлдсөн. Дүүргийн төлөөлөгч. За ингээд бас улсын хурлын гишүүд ч бас их дэмжсэн. Миний бие ч гэсэн нийслэлийн төлөөлөгч байхдаа барилгын ажилд гацж яхад очиж бас ажиллаж ил байсан.
Тэгэхээр сайн орчинтой сургууль хувийн одоо улсын сургууль байгуулах юм бол хувийн сургуулиудаас тийм шүү дээ. Ер нь бага сургуулийн хөтөлбөр сайн байгаа юм байна тий. Төрийн зөв хөтөлбөр одоо бидний боловсруулсан шинэ хөтөлбөр эдгээр чинь бага сургуулийн хөтөлбөр сайн байхгүй. Нэг ялгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр орчин сайтай одоо нэг ангид нэг за 30 хүртэл хүүхд байна гэвэл та хүүхдээ өгч нь үсттэй. Эцэг эхчүүдийн ихэнх нь хүүхдээ бага сургуульд ягаад хувийн сургуульд өгөөд байна гэхээр нэг ангид 40-с дээш байна хэцүү байна. Ийм юмыг бас та яах хэрэгтэй. Тэгэхээр ийм сургуулиудыг л нэмээд байвал энэ нөгөө юу л да хувийн бага сургуулиуд бол багасж эхэлнэ л дээ. Угаасаа цаадах юм тийм. Одоо цэцэрлэгүүд хөрхий. Тэгэхээр та бага сургуулиудын тоог нэмчихье гэхээр одоо барилга байгууламжийн асуудал таны мэдлээс хэтрээд явцсан гэсэн үг үү? Үгүй бид одоо жишээлбэл сая 2 дахин хөрөнгө оруулалтаа нэмж чадлаа ш 1.1 их 80 болгосон юм. Одоо хөрөнгө оруулалт нодлон 470 тэрбум байсан байхгүй энийг 1.1 их 80. Тэгээ үүнээс бол нийслэлд бол нэг за нэг 20 сургууль дахин шинээр барихаар төлөвлөгдсөн байна. Улсын төсвөр Азийн хөгжлийн банкны зээлээр. За тэгээ эндээс нийслэлээр ямар асуудал үүсдэг вэ? Газар нь бэлэн биш. Нөгөө дээр үед аваачаад сургуулийнхаа том хашаатай байсан газрыг аваач хэсгэлээ зараад дуусгацсан. Тэгээд ийм сургуулиуд зөндөө байна. Тэгэхээр газрын асуудал хүндрэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр нийслэлд бид нар бас бичиг явуулж ярилцаад за газраа одоо чөлөөлж өгөө. Тэгвэл бид сургууль барихыг чинь шийдъя гэдэг ингээд хэд хэдэн газар чөлөөлүүлсэн л дээ. Гэтэ бас явах тэр нь бас за бидний ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд таны одоо өнгөрсөн 1 жил 9 сарын хугацаанд боловсролын салбарт юу хийснийг за бүгдийн дэлгэрэнгүй хариулбал мэдээж урт хугацаа шаардлагатай байх. Гэхдээ боловсролын сайдаар ажиллаж байгаа хүн энэ салбар бол хөгжүүлэх шаардлага хязээд маш их байдаг. Тэгэхээр амбиц бол байсан бах. Тэгээд намын бодлогоо хүндлээд одоо ажиллаа өгч байна гэж таны ярианаас дүгнэж байна. Үгүй би яг шууд тэгж хэлээгүй. Зүгээр ер нь аливаа юм цаг хугацаатай байдаг. Тэгэхээр одоо би яг 20 сар баруун 21 сар ажиллажлаа тийм ээ. Одоо тэгээд энэ ажлыг бас тодорхой хэмжээний үр дүнд хүрлээ. Одоо хинч байсан цаашаа аваад явах боломжтой. Хинэж вэ одоо энэ салбараа бол унгаахыг бодохгүй шүү дээ. Энэ салбарын төлөө бүгд ажиллаж ирсэн. Тэгээд одоо энэ ажлыг бол одоо өгөх цаг нь болсон байна. За тэгээд түүний зэрэгцээ одоо би бас өөрийнхөө хүсэлтээр өгч байгаа юм шүү дээ. Бас нэг одоо улсын хурлынхаа танхимд бас өөрийнхөө дуу хоолойг өргөе. Баян зүрх дүүргийнхаа сонгогчдын төлөөнөөс бас ажиллая. Боловсролын салбарт бол одоо нэлээд явлаа. Одоо ингээд бас ажиллах миний хугацаа болжээ л гэж харж байгаа. Мэдээж түрүүнд би хэлсэн. Нам бол бас Монгол улсын эрчим хүчний бодлогыг бүрэн шийдвэрлэх. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчээр тулгуурсан Монгол улс болгоё. Тэгээд эрчим хүчээ үйлдвэрлээд илүү гарснаа зардаг Монгол улс болгоё. Ингэж зорж явах үед би бас энэ том зорилготой бас дуу хоолойгоо нийлүүлэх ёстой хүн гэж харж байгаа. Энэ утгаараа би өөрөө их сэтгэл хангалуун энэ ажлыг өгч байгаа шүү. Тэрнээс биш ямар нэгэн дарамт шахал, ямар нэгэн намын бодлогоос болоод гэж ийм гонгис юм ярихгүй. За ойлголоо. За баярлалаа бидний цаг гаргасанд. Тэгээд цаашдын ажилд нь гишүүний ажлаа сайн игээрэй. Ажилд амжилт хүсье. Энэ бас том даалгавар шүү. Харин тийм гишүүний ажилч одоо хуулийн төсөл батлах гэж маш том ажил байна. Хуулийн төслөөс гадна бас иргэдийнхээ эрх ашигын төлөө юм тийм ээ. Энэ чинь бас их чухал ажил. За баярлалаа. За баярлалаа. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн мараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий.